Сайн байцгаана уу? Камжаа ТV байна. Энэ удаа би Солонгос улсад болсон нэгэн хэргийн талаар ярихаар бэлдсэн байгаа. Анхны бичлэг учраас алдаа зөндөө байх бах гэхдээ цаашдаа улам их сайжрах болно. За хэрэгтэй орцгоё. 1999 оны 100 Пак Ёнхи гэдэг настай эмэгтэй сайн үйлсийн ажлаа хийхээр Чонжугийн 20 ангид очсон байгаа. Энэхүү эмэгтэй сүмийн итгэгч эмэгтэй байсан учраас сүмийнхээ шугамаар 10 жилийн турш энэхүү газарт ирж очин хоригдлуудад зөвлөгөө өгөх, хоол хийж өгөх зэрэг сайн үйлсийн ажил хийдэг байсан. Эмэгтэй өмнөх шигээл бүх ажлаа дуусгачаад 20 ангийг орхих гэтэл нэг өвөө ирээд жижигхэн цаасыг өгсөн байгаа. Тэр цаасан дээр нь энд хоригдож байгаа нэг залуу заавал зөвлөгөө өгч ярилцаад өгөөч гэсэн бичиг байсан. Тэр залуу нь болохоор тэнд онц ноцтой хүн амны хэрэгээр ял идэлж байсан залуу байсан байгаа. Тэгээ тухайн үедээ настай эмэгтэй тэр залууг олж уулзаж чадаагүй юу. Тэгээд яг цаг хугацаа ч өнгөрөөд 1 жилийн дараа Пак Ёнхи гэдэг тэр настай эмэгтэй 20 ангид сүмийнхээ ажлыг хийж байхдаа нөгөө залуутайгаа тааралцдаг. Тэр үед нөгөө усан баталгаа гэж хэлсэн байсан нэг тийм сүмийн зан үйл юм шиг байлээ. Би бол сайн мэдэхгүй байна. Ариун усаар угаах гэдэг лөө. Тэгээ тухайн үйлийг хийхээс өмнө бол хоригдолтой энгийн ярилцлага маягийн зүйл хийдэг байсан байгаа. Тэгээд нөгөө залуугийн ээлж ирээд тэр залуу эмэгтэй өмнө суудаг. Тэгээд эмэгтэй залуу тандаад өөрийнхөө хүнөөс нь тэр эмээгийн төлөө залбирна уу гэсэн чинь тэр залуу царайгийн харж байгаагүй хүний төлөө би яагаад залбирах ёстой юм бэ гэхэд эмэгтэй тэгвэл чи царайгийн харж байгаагүй хүнийг яагаад ингэ хүнөөсөн юм бэ гэж асуудаг. Тэгсэн залуу харин алаагүй хүн асууда байхгүй. Тэгвэл яагаад тэргээ хүлээсэн гэсэн чинь тэр нөгөө залуу маань би зүгээр л хүлээ зодуулсан болохоор гэж хариулдаг. Энэ залуугийн нэрийг Им Мёнгсон гэдэг. Гэмт хэрэгтнээр татагдсан хэрэг нь 1999 оны 2 сарын 6-ны үүрээр болсон хэрэг байгаа. Тухайн үед супермаркетд ажиллаулдаг байсан Пакийн гэр бүлийн эхнэр нөхөр хоёр унтаж байхад эхнэр нь хүзүүнд нь маш хүйтэн төмөр хүрэх шиг мэдрэгдээд сэрэхэд хөдлөл алан шүү гэд нүүр амыг боогоод суулгаад эхнэр нөхрийг хоёуланг ингээд нүүр амыг боогоо суулгасан байдаг. Тэгээ эхнэр нь сонсоод байхад бол гэртэнд айрч ирсэн хулгайчид нэг хүн биш байсан. Хит хитэн хүн шиг байсан. Гэхдээ нэг л хүн үнэт идэл мөнгө чинь хаана байгааг нь хэлж өгөх гэж дарамтлаж байсан. Гэхдээ эмэгтэй хоолойг нь сонсоод байхад бол Солонгост бол нутгийн аялал их байдаг. Тэгээд тэр нутгийн аялгуудын одоо нэг нь Кёнгондо нутгийн аялагтай тийм зөөлхөн нарийнхан хоолойтой эрэхтэйсэн байгаа. Хулгайчид цаашаага хосуудын авга ихчийнх нь унтаж исэн өрөөлөө орхон сонсогдсон. Тэгээ шууд бөөн орилон хашгираан болоод гинтл гэр нам гүн болсон. Нам гүн болоод одоо хосууд нөгөө хулгайчид явсныг мэдээд боол түлээсээ арай гэж тайлаад 77 настай авга ихчийнхээ өрөөлөө ортол ухаангүй хамар амад нүүр ам нь скотчоор битүү скотч тулсан хэвтэж байсан. Маш шуурхай эмнэлэг төрөгсөн боловч аль хэдийн нас барсан байна гэсэн хариу сонсдог. Цагдаагийнхан шууд ажилд ордог. Тэгээд хэрэг гарснаас 8 өдрийн дараа 2 сарын 14-нд сайн мэдээ дуулдаг. Энэ нь гэмт хэрэгтнүүд барьлаа. Хэргийн газраас холгойхон амьдардаг 18 настай Кан Ингүү хоёр найзтайгаа хэрэг хийсэн гэж хэрэгээ хүлээсэн байдаг. Тэгээд дараа өдөр нь 20 настай манай нөгөө гол дүрийн залуу тухайд бол 20 настай байсан байгаа. Им Мёнгсон 19 настай Чэдэ Ёрыг баримтжилдаг. Маш удаан байцаалтын дараагаар бүгд хэрэгээ хүлээж хэрэг болсноос 12 өдрийн дараа 2 сарын 18-нд 3 хэрэгтнийг хэрэг болсон газар аваачаад хэргийн үзлэгт оруулдаг. Энд хэргийн үзлэг нь яг юу вэ гэхээр тухайн үед хэрэг гарсан газар гэмт хэрэгтнүүд яг ямар үйлдэлийг хийж одоо талигачиг одоо яаж хөнөөсөн гэдгийг үйлдэлээрээ үзүүлж одоо тайлбарладаг тийм үйл явцгаа. Тэгээд тухайн үед талигч эмээгийн бүх гэр бүлийнхэн нэр цуглан нэг хүргэнэн хүртэл тэр гурын хэрэгээ хүлээж байгаа бичлэгийг хийсэн байдаг. Тэгээд 3 сард нь 3 сэжигтэн маань хулгай болон онц ноцтой хэрэгээр яллагдаад 4 сард шүүхээс тухайн үед нас биенд хүрсэн байсан манай нөгөө гол дүрийн залуу Им Мёнгсонд 6 жил, нөгөө хоёрт нь насан туршаагүйгээд тус 4 болон 3 жилийн ялыг өгсөн байдаг. Гэхдээ нэг зүйл нь гэвэл тэр гуруула маш ядуу айлын хүмүүс байсан. Бас гуруула дунд дангиаж бүрэн төгсөж чадаагүй сургуулиас гарсан байснаас гадна насан туршаагүй хоёр нь жоохон сэтгцийн өөрчлөлттэй хүмүүс байсан болохоор нэрийг нууцлах ёстой юм шүү гэсэн саналууд ирж байсан боловч шүүх хэргийг одоо тэрийг бол огтонч авч хэлэлцээгүй. Тэгээд 1 жилийн дараа 2000 оны хавар нөгөө хэргийн газарт байсан эхнэр нөхөр хоёр тэр газраасаа нүгээд амьдралаа шинээр эхэлж байтал нэгэн өдөр цагдаагийн газраас залгаад
тухайн хэрэг гарах үед алдсан үнэт итгэлийн хэлбэр дүрсийг дүрсэлж хэлж нарийн хэлж өгч болох уу гэж асуудаг. Тэгээд босоод яагаад ингэж нэгэнт дуусан хэргийн тухай дахиад ингэ асууж байгаа юм бэ гэхэд хариуд нь бусаанд байдаг 3 эрэгтэйг энэ хэргийн жинхэнэ эзэн гэсэн дуудлага ирсэн. Тэгээд дуудлагыг үндэслэлтэй гэж үзсэн. Мөн тэд нар хэрэгээ хүлээсэн гэж хэлдэг. Тэгээд тэд өөрсдөө хулгайлсан зүйл дотор үнэт идлэл бас байсан гэсний үндсэн дээр тодруулах гэж залгасан юм а гэдэг. Тэгээд дараагаар нь энэ бусааны цагдаагийн газар шинэ сэжигтнүүдийн энэ хэргийг анх хэрэг гарсан Чонжуугийн цагдаагийн газар руу явуулдаг. Чонжуугийн цагдаагийн газар хэрэг анх үсээд тэр 3 шинэ сэжигтнүүд нь бусаанд бол баримтлагдсан байгаа. Тэгээд тэр газраасаа тэр 3-ыг мэдүүлэг өггээд Чонжуу руу явуулдаг. Тэгээд гэтэл нөгөө анх хэрэг гарсан цагдаагийн газраас маань энэ 3-ын мэдүүлэгч ямар ч үндэслэл алгаа гэд хэрэгсгүй болгодог, гин бүргүү гэд тэр 3-ыг тавиаж явуулцдаг. Судлаад үзтэл тэр 3 бусаанаас Чонжуугийн цагдаагийн газар ирэхдээ мэдүүлгээ тохиролцоод хоорондоо яриад өөрчилчихсэн байдаг. Гэхдээ анх нөгөө сайн үйлсийн сүмийн настай эмэгтэй энэ тэр 3-ыг зодож дарамтлж хэргийг хүлээлэхгүй бол цаазаар аавна гэж сүрдүүлсэн. Тэгээд ямар ч аргагүй хэргийг хүлээсэн. Дээрээс нь хоёр найз нь оюун ухааны хоцрогдолтой гэсэн үгэнд итгэсэн байгаа. Тэр залуугийн үгэнд үнэхээр итгээд тэгээд тэр эмэгтэй хөөцөлдөж эхэлсэн. Маш олон газар орж хороо хойноор явсаар нөгөө хэргийн газар байсан хосуудын нүүсэн гэрийг олж холбогдсон байгаа. Маш их гуйж ятгсны эцэст хосуудыг хорих газар руу авчирч нөгөө анх уулзсан манай тухайн үед 20 настай байсан залуутай тэр тухайн хосуудын эхнэрийг нь уулзсан байгаа. Хэргийн хавцас тэрэгт яалтчгүй эхнэрийнх нь хүзүүнд хутга тулгаж нөгөө алт эрдэнсээ зааж өг гэж 3-аас 1 нь л ганцаараа ярьсан байгаа шүү дээ. Тэгээ тэр залуу нь болохоор манай 20 настай Им Мёнгсон гэсэн боловч эхнэр нь тэрний хоолойг сонсоод шууд шоконд ордог. Үнэхээр шал өөр хоолой байсан. Бас ямар ч аялгагүй. Хосууд хэргийн хавцас тэрэгт ерөнхийдөө ойролцоогоор 450 орчим мянган воныг бид нэр ингээ алдсан. Тухайн тийм мөнгө бэлэн мөнгө байсан гэж хэлсэн боловч дараа нь эхнэр нөхөр хоёр санахтай болохоор яг тийм мөнгө тэр хэмжээний мөнгө бол байгаагүй гэдгийг бол сансан байгаа. Гэхдээ мэдүүлэгт 430 мянган вон авсан гэж мэдүүлсэн байдаг хэрэгтнүүд. Энэ нь болохоор зүгээр л хосуудын мэдүүлэгтэй гэмт хэрэгтнүүдийн мэдүүлгийг зүгээр ингээд тааруулсан юм шиг санагдсан байгаа. Зүгээр ингээд хүчээр энэ бол үннээс өөр байсан. Тэгээд хосууд үнэхээр жинхэнэ хэрэгтнүүд гэдэгт нь эргэлзэж эхэлсэн. Тэгээд хосууд 2000 оны 100 бусааны цагдаагийн газар очоод нөгөө сүүл сэжиглэгдсэн 3-ын байцаалтын бичлэгийг үзье гэд эхнэр нь шууд нөгөө бичлэгийг сонсоод шууд сөхрөөд уйсан байдаг. Тэр 3 дундаас ярьж байсан нэг залуугийнх нь хоолой үнэхээр сэтгэлд нь тод үлдсэн тэр алуурчны хоолой байсан байд. Сайхан сэтгэл сүмийн эмэгтэй үнэхээр бүх хүчээ дайчилж цагдаа шүүхээр энэ 3 хүү хил сэргээр энд орчжээ гэд мөн эхнэр нөхөрч бас энэ хүүхдүүд биш байна гэсэн ч хинч тэдний сонсолгүй олон жил өнгөрсөөр 3 залуу шоронгоос судлагдах хугацаагаа дуусгаад гарч ирдэг. Цаг хугацаач өнгөрөөд манай 3 залуус 30 гарцгааж 2015 онд нэгэн улсын өмгөөлөгч Пак Жун Хён хичнээн бүгд болоод өнгөрсөн ч гэсэн энэ хэргийг судалж эхэлдэг байгаа. Судлаад үзтэл нэгэн шинэ баримт гарч ирдэг. Тэр нь нөгөө Калиф Жимэгийн хүргэний хийсэн бичлэг. Энэ бичлэгэн дээр хэргийн үзлэг хийж байхдаа цагдаа залуусын толгойг цохоод инг тэг гэж яхах нь харагддаг. Тухайн үед бол тэрийг хэн ч анзаараагүй байдаг. Залуус цагдаагийн нүдийг харж зааврыг нь хүлээж байгаа байдалтайгаар гардаг. Тэгээ тухайн үед залуучууд мэдлэг дутуу байснаас ч тэрөө хэргийн үзлэгээс татгалзах эрх байдаг гэдгийг ч мэддэггүй бүгднийг цагдаагийн хий гэснээр нь хийжсэн байгаа. Тэгээд 2015 оны 7 сард хэргийг дахин шүүх эрхийг нээж ажиллаж явах үед 2016 оны 1 сард нэг хүн би энэ хэргийн жинхэнэ гэмт хэрэгтэй гэж хэрэгээ хүлээдэг. Тэр нь нөгөө 2000 онд Пусаны цагдаагийн газар саатуулагдаж байсан сүүлд гарч ирсэн сэжигтнүүдийн нэг нь байсан. Яагаад тэргээ хүлээж байгаа юм бэ гэсэн чинь цаг хугацаа өнгөрөх тусам буруутай мэдрэмж минь маш их ихсэж миний өмнөөс өөр хүн өрөвдөлтөөр хэргийг хүлээж байгаа сэтгэл зүйн хувьд үнэхээр төсвөрлөшгүй болоод хэргийг хүлээсэн байгаа гэж хариулдаг. Нөгөө хоёр хэрэгтнийх нь нэг нь тухайн ондоо амиа хорлож нэг нь эцээ хүртэл би хэргийг хийгээгүй гэсэн байр суртаа байгаа гэдэг. Одоо хүртэл
2016 оны 10 сард дахин шүүх хурал болж 3 залуу 17 жилийн дараа цагаатгагдаж 2017-нд энэ хэргийг хариуцсан Чонжуугийн захиргаанаас хэлмэгдэхсдэд 12 тэрбум воны нөхөн олгорыг олгодог. Залуус энэ нөхөн олгороосоо талигчин гэр бүлд ч бас одоо хэсгээс нь хуваалцсан байдаг. Энэ бол үнэхээр happy ending. Ингээ сайхан сэтгэлд хүмүүсийн буйнаар энэ 3 залуу маань цагаатгагдаж гин буруугүй гэдгээ нотолсон байгаа. Ингээд өнөөдрийн гинт хэргийн булан маань ингээд дуусч байна. Би тэгээд 7 хоногчид нь 3-аас 4 бичлэг оруулахыг зорих болно. Тэгээд намайг дэмжиж subscribe дараарай.